эсхий дүүрхтэн үзүүлж байна. За сайхан зусч гэнэ үү та? Сайхан. Сайн явж гэнэ үү? Сайн. За сайн байна уу та? Сайхан зусч гэнэ үү? Сайхан. Сайхан. Хаанаас аварч явна? Хаагур явж байгаа дэрүү. Харагдаад ах юм. Мөн байна уу? Мөн шиг л байна. Би малгайг чинь тайлцах хүн танихгүй. Малгай толгой гэж хараад тэгээд юу болоо шүү. За. Бидээсээ тэр урд уулын орой дээр байж байгаа. Удаас нэг хүн гараад ирлээ гайхлаа. Уулын орой дээрээс та хэдүү? Сандиг хүн харагдаа юу. Уулын орой дээрээс нэг 3 удаа нэг уухаалаа. Тэгсэн танахаас эндээс нэг хүн дуурайх нь буугаал ирлээ. Та хураалс юм уу? Зөв. Би тэндээ 3 удаа уухаалаад. Та тэгвэл доор нэг хураалс юм байна. Уухаа гэдэг эндээс орилоод байгаагүй. Хураалаад тэр дуудаад аваад ирсэн байж тээ. Оройс өвж байгаа уулууд энэ уул хатан дээр гарсаад Хоёр хүмүүсийн тэгээд бидээс ярихгүй юу? За. Тэгээ хоёр хүмүүсийн явж байна да. Энэ уул хатан дээр гарчичтэй. Сайхан тусч байна. Сайхан нутаг байна. Сайхан нутаг байна. Бид ч одоо энэ чи үржээд хэд онцлоо. Амарч явна та. Бид одоо амарч явна. Анги багын найзууд бүгдээрээ нийлээд. Тэгээ ангийнхаа хоёр хүргэнээ дагуулдаг гэх. Нэг хүргэнийхээ нутгаар. Тэгээ одоо удахгүй дараагийн хүргэнээ нутгаар явах гал. Хөргөн хүчтэй гэж юу гэдэг вэ хаа? Нэг юм хамттай гэдэг. Зөний амттай гэж. Найд нэгтэн дагуулсан нутгаараа хийж байна да. Зөв. Тааш одоо тэгэл дараагийнхаа хүргэнийхаа. Тэгээ дараагийн хүргэнийхээ нутгаар орондоо тэгэл. Тийм төлөвлөгөөтэй л яа ер нь. Тэгээ бас энэ баруун дэше чинь шүлхийн мүлхийгээд янз бүрийн бас асуудал гараад байгаа юм шиг. Тэгж нэрнэ. Юу байдлыг харж байгаа. Гайгүй болж байгаа сурагтай байна. Бид Говьалтай аймгийн ээж ярих орлоо. Тэгээд Эрэ нуур ороод ер нь бол одоо эсхий туурт нэвтрүүлгийг одоо хэрэгжүүлээд 22 оноос хойш одоо өдийгээ хүртэл 4 жил гаруй явж байна уу? Тийм баха. Өөхөн аймгийнх нь 80 гаруй сумдуудаар сумынх нь одоо тэр баг бүрээр нь айл бүрээр нь одоо явдгийн шүү дээ. Тэгээд одоо төмнийд буюу нэвтрүүлэг одоо таалагдж байна уу? Амьдад одоо бид одоо тэгэл Энэ хувцсгүй бол чамайг нь таньмгүй. танихгүй байна. За зарим сайхан уулын орой дээр гарч дөрөв зөвхөн сайхан бас мөргөлдөө ямар ч гоё харагддгийг ямар сайхан хангаан тэгээд хангаангоо хосолсон үнэхээр сайхан газар байна уу? Шингэсэн дээр овооны баяр дээр нэг зураг аваад 5 овоогоо зэрэг тагсан байна. Энэ сумынхан. Одоо энэ Бас тийм баяр болсон байна уу? тий өчтөр овооны баяр болоод 5 овоогоо зэрэг дахиад одоо энэ хүн нуурны нэг цаахна. Тэгээд 98 оны төгсөлтнөр ирж ангаараа нутгийнхаа уул уусыг тагч байгааг сайхан Овооны хоёр хийж байгаа. бүр уламжлалт болсон юм биш нэ сумынх нь одоо нэг төгсөлтийнх ирээл уул усаа нэг сайхан дахиад тэгээ морь зөр 3 нас уралдууллаа. Өчигдөр бид ирсэн. Тэгээд яачаад өнөөдөр тэгээ явж чадахгүй харин өнөөдөр ахиж бүрчээж хэдүүлээд нэг хоол тийж жоохон зураг мураг авах юм ингээд Яг хоолн дээр таарлаа. харин тий Яг хоол хоол болж би шорлог морлого хийгээд тий Ямар хоолн дээр таарч яа. шорлог хийж байна. Энэ зунжгаа нэг шордлог яриад байсан. Одоо энд л ирж одоо идэх байж Энэ хар нууран дээр л Энд л их юм байсан юм байлгүй дээ. За халуун шин. За баярлалаа. Ста мор сайтай хоол цайн дээр таарахаар зөв цагтаа сайн бас нэг учирлыг өгдүүд хэлдэг шүү дээ тий. Зөвлөө юм байна. Хоолн дээр тарах ер нь хамгийн сайн морьтой л гэж ярьдаг үстэй. Тий. Хамгийн сайтай байна гэдэг. Тэр охин доотлоо охинд. Бид ямар жоохон чийдгээ сууж байгаа. Дэдэн цагаас Одоо тэ Монгол ургадаг одоо маш олон төрлийн нөгөө ими ургамд байдаг шүү дээ тий. Байгаль нь одоо малаа тэтгэж мал нь хүнээ тэтгэдэг. Тэгэхээр энэ ч нөрөө дэлхийд байхгүй энэ амт чирээсээ Монголд байдаг гэж байна. Монгол малын мах. Тэр чигээр ими ургамд. Тий. За баярлалаа. Сайхан хоолн дээр таарч байгаа. Мор сайн юу? Орцоо явна. Бид өглөө бас сайн ороолгосон л доо. Морой юу? Ногоо тийшний үгүй. За сайхан өөртөө сайхан танилцуулж байгаа. Ахалж байгаа хүн бол энэ хүн. За. Бидний найз нөхдөд гэдэг утгаараа яваа. Тэгээ ерөнхийдөө бол найз нь гаргаж ирсэн хүн бол энэ залуу. Эднүүд маань.
За намайг Эрдэнэт гэдэг. Би зохион үншилжтэй сумын харьяат. За сургууль төгсөөд аймгийн захиргаан нэг 3-4 жил ажиллаад. Тэгээд Эрдэнэ төлдөрт Эрдэнэ хотыг зорьсон. Бүгдээрээ Эрдэнэтэйс явж байгаа. Энэ жил Эрдэнэ ойлтой тий. Эрдэнэ 50 жилийн 50 жилийн ойлтой. 50 жилийн 30 жилийн тэнд ажилласан байна. За бүгдээр одоо Эрдэнэ төлдөрийн. Эрдэнэ төлдөрийн ажилласан ихэнх нь явна доо. Зөв. Манай энэ маань би болохоор өөрөө Эрдэнэ төлдөрийн автоэрийн байгууллагын тэр технологийн гаражид техник үйлчлэгээ харьцсан мастер хийжсэн. Одоогоор гавьяаны хамралтанд гарчаад ингээд амраад аялж явна да. Зөв гэр бүлээр ингээд сайхан найз нөхдөөрөө. Найз нөхдөөрөө. Ажлын хамт олон байх нь тий. Манай энэ болохоор бас надтай сүг ажиллаж байсан. Бидийн тэр засвар үйлчлэгийн дээр бас ажиллаж байсан. Тийм хүн байгаа юм. Зөв. Манай тэр цагаан бодлоготой залуу байна. Тэр болохоор Эрдэнэ төлдөрийн бас ахмад ажилтны нэг. Одоо Монголын жинхэнэ тэр төмөр хайлуулна, ган хайлуулна гэдгийг чинь яг гараараа хийж сууж байгаа хүний нэг байна да. Стол нэг гол бай тий. Уулзах хүмүүс санаасаа нэг уулзаж учирдаг гэдэг их юм учиртай байдаг юм шиг байна. Тэр. Энэ хөвөн дээр ирээд би бас нэг сайхан нэг нэвтрүүлэг хийчих юмсан да гэж би нэг эзэстэн тайдл байсан юм байна. Өнөө өглөө бид бас ирээд санаандг бол ингээд нүгнүүд зураг мөрг авахуулаад тэгээд юу баларцгаа яага баларцгаа янз бүр болоод байгаа гэсэн чинь клип гэсэн чинь ийм нэвтрүүлгээр хардах гээд байсан байлгүй тий. Зөв совнтой байна бас. Тийм байна. Тийм байна цаанаа. Тэгээ энэ сайхан утга товлогоод энэ утгаар явж байгаа бас энэ улсуудын авшигыг хүртэл бид нэр их сайхан завшаантай явж байгаа болоод гэж бодоод байна шүү дээ. Тий сайхан. Нутаг одоо хаана уугуул сууг нутаг. Одоо уугуул сууж байгаа нутаг нь Эрдэнэт. Ер нь үгүй уугуул нь бол Булган аймгийн Орхон сум. Бүгд одоо энэ манай энэ явж байгаа хүүхнүүд бүгдээрээ манай нэг ангийн хүүхдүүд. Багаасаа нэг дунд сургуулиасаа бүгдээрээ нэг ангид явсан. Тийм хүүхнүүд. Энэ хоёр залуу болох манай ангийн хөргөч. Хөргөн гэдээс ийм учиртай байна. Ерөнхийдөө бас ангийн дарга байсан. Ангийнхаа. Тэгээд хөргөн хүүхэдтэйгээд тэгээд дагуулаа явж байгаа. Тийм учиртай. Сайхан. За ингээд ах иш нэртэй одоо би бас энэ сайхан шуурлагны дайсанд талархч байна. Яг одоо та бүгдийн бас сайхан нутаг булган одоо нэг сайхан юугаар алдартай та тий. Юугаар алдартай вэ? Айраг. Айргаар алдартай гэж. Сайхан дэмбэ айргаар та тэгээд айлаа та. За. Их ч одоо бүр хамаатантайгаа уулзах юм ямар гоё тийм байгаа мүү. За ингээд та эдгээр клипэд орох айрыг аваад ирлээ те. Зөө дэмбэ гэсэн нэртэй айраг. Дэмбэ мэдгүй хөө гэдэг үстэй те. Ямар гоё боловсон болцсон юм да одоо. Тийм байл. Савлгаатай. Айгуу гоё юм байна чи. Сэгсрээд уух уу? Гоё уус. За одоо тэгээ эдний хамт туланд одоо хэдүүлээ бас баярлах нь зүг баха. Дэмбэ айраг. Энэ сар залуучуудад ийм сайхан юм хийдэг болсон ба савлаад тийм ээ. Энэ чинь одоо үндэсний бэрээд гин. Монгол цомд айраг гинэ. Дэмбэ гэдэг бай. За баярлалаа. Могодынхондоо. Дэмбэ айргийнхандаа. Тэ амны хари өдөртөө гэдэг сайхан шордлогоор дайрсан юм чинь одоо тэгээд айргаараа дайлаа да. За баярлалаа. Сайхан айрг үнэ яг юугаар вэ? Жисэн юм минь аваад ирдэг шүү. Энэ яаж ингэж юм? Танд энэ л одоо авчиж өгөх гэж л одоо юм байсан юм тийм. Айргаараа. Ястаа гоё. Нарын дахтаа айргаар гоогаад байсан шүү. Тэ. Ямар гоё айрг вэ те? Амд ямар сайхан. Одоо ингээд гадна доотлын янз янзын хондоо ууж яхаар энэ Монгол адууныхаа нэг хамгийн сайхан чинь шүү дээ. энэ шүү дээ те. Одоо хийж үйлдвэрлэж байгаа хүмүүсийн их гоё сэтгэл байгаа байхгүй юу? Яа. За ингээд айргаа угаал элсэн дээгүүрээ сайхан алхаад ингээд сайхан. Тэ сайхан амна да. Энэ чинь аялал гэдэг маань өөрөө бас сайхан зөв зүйтэй сайхан зөвтэй аялаад явбал энэ байглаас бид өөрсдөө эмчилж бас болохоор тийм. Тэгээ ерөнхийдөө ингээд явах чинь одоо яг сайхан зөвөр ингээд арх дарс байхгүй ингээд явхад баг эмчилгээ болж юм. Энэ элс мэлсэн дээр чинь одоо хөл гараа булаад ингээд явах чинь айгүй сайхан болж байна. Одоо бүгдээрээ тэтгэрийн улсууд бүгдээрээ давхар өөрсдөө эмчилдэг. Агаараараа нэг нүдээрээ нэг харж нэг бас нэг эмчилдэг гэдэг байгаа шүү бас тий. Ондоо аймгийнхаа нутгийг үзэж ингээд танилцаад
Ер нь их сайхан л явж байна. Нэвтрүүлгийн ерөнхий ивент төгөгч Номин газ компани үл тасалдах үнэн чиргэлээ Wanderer. Хүчтэй бай. Эмээ чи чамайг хараад байна. Хүчээ би надад итгэдэг хүмүүсийн хайраас авдаг. Хайраас хүч төрнө. Урбаник брэнд. Зөвлөлтийн болон бүгд найрамдах Монгол ард улсын шинжлэх ухаанаар судлагдсан, батлагдсан Монгол хүний биед хамгийн тохиромжтой сувиллийн аршаа. Хандгайтай жанжуулан. Уламжлалт баталгаад найдвартай. Хандгайтай жанживрэн сувиллийн аршаа. Манай компани нь 2016 онд байгуулагдсан барилгын хөөсөнцөр хавтан, сэндвич хавтан, полистирол бетон лего блок, полистирол бетон ханийн хавтан, таазны болон шалны дулаалгын хавтан, дуу тусгаарлагч бүтээгдэхүүн үйлдвэрлэж худалдаалж байна. Бидний үйлдвэрлэж буй EPS хөөсөнцөр полистирол хавтан болон шоо сэндвич хавтан, полистирол бетон лего блок, полистирол бетон ханийн хавтан нь олон улсын стандартад нийцсэн бөгөөд манай бүтээгдэхүүнүүд нь эмүүс, чулуун замаасаг, гүрүнд, эрдэс шингэнтэй тус үйлдвэрлэгдэх хүчин чадалтай. Ширин брэнд цэвэр арьсан гутал бүс, ширин улалгаатай гар хийцийн гоёмсог, завгарлаг арьсан эдлэл үйлдвэрлэл худалдаа. Этэн гутал дотор гадаргүй цэвэр арьс улалгаатай үхрийн зорны ширийг давхарлаж хийдэг. Арьсан силбэр хэтэ гэх мэт олон загвартай. Загварлаг арьс марийн өргөн сонголттой. Чийг татахгүй хөнгөн хөл дэвтэйхэн авсан байхад баяр бүхнээр хөлийг тань баярлуулах хэдтэй. Манай бүтээгдэхүүн дотор гадаргүй цэвэр арьс тул та чанарыг нь мэдрэх болно. Утас 91-3 99 90 91-3 39 90. Монгол улс саатан малгай. Монгол хүний сур хүч, ухаан бэлэг, өв соёлын дархлааг үеийн үед илэрхийлж ирсэн эрхэм хэрэглэлийн нэг бол малгай юм. Толгоон гоёл төдий бус, эзнийхэн нас хүйс, зэрэг зэнда, угсаа гарвал нутаг усны онцлогийг шингээсэн соёлын үнэт өв билээ. Монгол угсаатан малгай нь энэхүү олон зуун жилийн түүхэн уламжлалыг орчин үеийн хэрэглээтэй хослуулан бүтээж, үндэсний өв соёлоо эрхэмлэгч хүн бүр зориулан чанар, хийц, өнгө төрхийг төгс шингээсэн бүтээгдэхүүнүүдийг санал болгож байна. Монгол угсаатан малгай. The Moon Restaurant and Lounge. Тохилог, тав тухтай орчин, найрсаг үйлчилгээ, амттай хоол, төрөл бүрийн коктейл, бүх төрлийн арга хэмжээнд төгс тохирох орчинд та бүхнийг урьж байна. The Moon Restaurant and Lounge. Нэвтрүүлгийн ивент төгөгч их нуруу фудс компани. Таны амьдралыг хэлбэрчлэн. Давхраад бин. Энэ ямар амар бүглэрч байна. Нөгөө ч хүлээж авах та. Ушаана. Яаж л та. Юу балаараад байгаа юм чи одоо. Үгүй юу гэж чам. Цаагуурчин хүмүүс машин дотор хоол хийж хаад яагаад болохгүй гэж. За. Тэстэй. Гэрийн караоке төхөөрөмжийг санал болгож байна. Авсаархан, хөнгөн, хэрэглэхэд хялбар бөгөөд хаанч ашиглахад тохиромжтой, зориултын хамгаалтын цүнхтэй дуунуудыг тогтмол шинжилдэг. Автомашинд холбож дуулах боломжтой. Гэрийн караоке. Гэрийн караоке. За бас нэг бэлэгтэй бас явж байна би таадтай. За. Гэрийн зөөрийн караокетэй явж байна. За. Таарсан хүн болгон ачаадаас дуулж яваарай гэсэн байгаа. Манай нэг найз караоке бүр аль насанд нэгсэн юм да. Тийм үү. Аль гарна гэсэн сургаар караоке осноо гэдэг. Аваагүй хэр яаж байгаа ингээд загнаад одоо жоохон тэр үү. Би одоо ер нь та бүгдийн загсан юм ирэн авч зураг юм. Айрыг нь аваад ирлээ. За тэгээд ерөөсө 3000 гаруй дуутай гэж байна. Ингээс тэр дэлгэснээр гараад ирчихэв. Аваад явахад авсаархан. Дэм зориг. За энэ дуртай дуугаад 3000 дуугаад өнөөдөр тэгэл орой өртлөө дуулах юм тэгээд 50 дуулдаа. За За маа энэ дээрс.
Одоо клипи зураг явж штэ. Баярлалаа. 98 оноо. За баяр үргэлж байна. Мундаг юм байна. Нэвтрүүлгийн ерөнхий ивент төгч Номин газ компани үл тасалдах үнэн чиргэлээ Wanderer Монгол сайхан гурилтай шүл хийж өгье гэж бодоод юмаа гаргаад ирлээ. За шиний хоолыг сайхан амтрахын идэ да. Гурилтай шүлчөд дээр чинь лавшаа гэдээ бас ярьдаг тий. Хамгийн сайн хамттай юм чинь шүү дээ угаасаа. Хамгийн сайхан хамттай. За энэ дүүгийнх нь нэвтрүүлгийг бас дэмжиж хамтран ажилладаг манай нэвтрүүлгийн ерөнхий компани Номин газ компани юм. За ингээд угсарч нэр амархан. Одоо ингээд нээх нь байна. Энэ их зүгээр юм бас одоо ерөөсөө. Наача аюу одоо. Тэр авар юм шүү дээ. Ингээ асчдаг аа. Шууд ингээд эргээрээ тааруулна. Одоо энийгээр тааруулна шүү дээ ингээд. Тэр намаа. Нэлээ эн чинь нөгөө өндөр даралтаар очиж байгаа. Нөгөө ахын газаас давуу тал нь. Одоо ингээд жоохон нэмээдэг үний хараа. Оо сайхан дүүс. Аса сайхан дүү. Ядаж байгальд нэг одоо нэг ил галт хүлээд одоо нөгөө байгалаа бохирдуулахгүй хар товлон үүсэхгүй зөв аялах хэрэгтэй шүү дээ. Хамгийн гол нь зөв аялна. Айг. За эдгээр ч одоо нэг ийм боллооч бас нэлээд олон цай хоол хийж байгаа маа би ч одоо бас ингэж байна. Хэд хийж байна? За тэгэл хүнийхээ хэрэг портос бол Тэр олон хүний порт хийхээс Эдүүний хоолоос бол хамаарал тий. Гэхдээ бол нэлээд хийчихэд байгаа шүү. Одоо газы боллоонд ингэж хөөх авах 450 грамтай. наад чи бүр баг өөртөө хийгээд явчихлаар болохоор үгүй тий. За ингээ сайхан. Тэр нь томнууд их олон хоол юм шүү. За хоньны махта сайхан боршилтэй гуралтай шил хийнэ. Яастан. Энэ сайхан нутаг ч одоо Монгол үндэсний хоол гоё шүү дээ.
За бас баярлалаа болоог дахиад нэг сайхан цайгаар дайлаа да Монгол ёс байна. Манай нэвтрүүлгийг бас хамтран ажиллаж байгаа байгууллага тоонт одоо цай явж байна. Тий. За ямар цайг сонирх байдүүлээ. За. За ингээд хараа. Боорчг байна. Энэ боорчгоос хөөрхөн бос ингээд цайнд ороо боорч дэвтдэг шээ тий. Энэ дэвтэд уусахгүй байгаа шүү. Тийм ээ. Боорч морцтой юм биш үү? Боорчтой. Шаруудаатай. Шардостой. Шардостой. Боорчтой. Яг л монголчуудын хоол байна. Харагдаад манай хаа. Сайн харин бай. Үйлдвэрүүдэд дэмжээд ингээ гоё яваад одоо Төрөөс дэмжээд иргэд маань үлсний үйлдвэрлэлээ хэрэглэдэг бол уус өгч штэ. За ямар байна хамт? Яа. Одоо юу яхад юм бэ? Одоо бид нар шингээд аялын явж байгаа хүмүүс. Энэ тоонтоод аваад ингээд угаасаа нэг юм цайнд тийм болоод шүү. Янз юм байна. Янз юм. Боорцогтой, шаруудаатай хадгалтыг даадаг. Яг нүүдэлчин Монголоос усаараа өмчснийхаа ямыг яг шингээсэн байгаа байхгүй. Тэг хамгийн гол нь энэ чинь юу байхгүй. Манай нөхцөл бас бидний нөгөө нэг дээр үед одоо бид уламжлалт. Ахаа хийж юм байна. Эми өөгөм хийж өгчээсэн цаа яг тэр л байгаа. Шаруудаатай нэг борцтой цайлуу. Бид нар ч нөгөө эми өвөн чинь надад ийм дээрээс нь борцны мч жоохон. Гоё явал. Тэгтээ гоё юм байна. Яг нэг Монгол нэг амт нэг цаанаа байдаг тийм нэг сайхан гоё. Одоогт нэг үе бодоход ингээд манай монголчууд бас ингээд хуучин хамир руу эргээд байгаа тийм. Эсвэл ч бүр нэг оошоо байцсан байсан бол одоо ч гиз дотроо идэв, шартас сүү цагаагаа идэв гэд бас эргээд сэргээд байгаа байхгүй юу. Энийг хийх ч одоо асар их юм авдаг тийм. Борц аав нь юу аав нь гэл тийм. Зөндөө их юм аав шүү. Тэгээ тэр бүгдийг ингээд гоё эндээ багтаагаад уламж амтаа шингээгээд хийгээд аялал зугаар хаан авч явах гоё. энэ ч яг мэдээгүй юм биш үү нэр. Тааш одоо мэдээгүй нэгэндээ түүний хэлмээр юм биш үү? Бөө ер нь бид нэр анзаарахгүй л байгаа. Анзаарахгүй яг үнэ. Гарцсан байсан тэгээд анзаарахгүй. Тонцчтой гоё юм ээ. Чи хоол биш үү гэж юм чи та. Баярлаа. Хонцсон баярлаа. Тэр шаруудаа авчун, сүү авчун, борц авчун. Зөндөө юм аав. Чи энэ чи бүгдийн нэг багтаа. Сүү мөн тэр чигээр юм шүү. Энэ өнгөр гоё. Тийм байна. За сайхан тоонтойхоо хамт олондоо эдгээр гэр бүл талархлаа. Хийж байгаа чаасгын сайхан Монгол хоолныхаа энэ өв соёлыг хайрлан хамгаалж явж үндэснийхээ сайхан брэнд болгож дэлхийн захтаа сайхан хүргээрээ сайхан хүргмээр. За баярлалаа. Өрөөд батал. Ураа. За тэг хол зам их туулж яваа юм байна. Сайхан газар нутаг үзэж яваа юм байна. Ах иш нартай нэг сайхан Монгол авшаагаар сайхан бурдалтай шүү дэж гинөө сайхан. Одоо тэг хоолой хичээдүүл илсэн дээр очны сайхан илсээрээ нөгөө хөл мөлөөр сайхан болоо те. Имчилгээгээ штэ те. За. Хангаад их намд сайхан байна. Хангаад их сайхан ирэх юм ба. Манайх бол Баянгоос 74 онд шилжиж ирсэн. Аав гэж хоёр маань. Тэгээд эрдэнэ төлөвтэйгээ 74-өөс хойш холбоотой байлаа. Би 1987 онд эрдэнэ төлөвлөлт анх эхлээд туслах ган айлгчаар ажилд орсон. Тэгээд тэрнээс хойш ган айлгчаа хийж явж гад одоо 30 жил ажиллаад гавны хамгаалтанд багш шүү дээ. 2010 Одоо хэд үчтэй? 2016 онд. Одоо би одоо 61 настай. Энэ дотор хамгийн залуу хөнгөлөг. Хамгийн ахмад. Тий, одоо энэ дундаа бол хамгийн ахмад нь. Шорт хийгээд хамгийн ахмад хөнгөлөг байна. Тэгээ ер нь үн чинь угаасаа сэтгэлээр шүү дээ. Сэтгэлийн дамтын шүү дээ. Тийм шүү дээ. Тий, нэгээд эрдэнэ төлөвлөрийнхаа засвар механикийн зоодын тэр дундаа хайлт хэсгийн хамт олондоо маш их баярлж өгдөг л да. Тий, энэ чинь бас хүнд ажил байна. Тий, хүнд ажил байлгүй яг хоо. Ер нь эрдэнэ хотын чинь юу штэ. Энэ Цутгуурын цэг гэдэг маань үндсэндээ эрдэнэ төлөвлөрийн гал голомт нь гэж явдаг. Яагаад гэвэл дандаа л ерөөсө гал бадарч явдаг. Эсвэл байнгын л галтай байдаг. Цэг маань манай Ирмэнзээ тэр дундаа Цутгуурын цэг байхгүй юу? Тэгээд Цутгуурын цэг байж байгаа хамт олондоо дандаа баярлж явдаг. Яг хөө би чинь үйлдвэрийн эрдэнэ төлөвлөрийн 3 удаагийн, засвар механикийн зоодын 2 удаагийн тэгээд ажил үйлдвэрийн тэргүүн авч байлаа, алтан гац авч байлаа, төлөвмөрийн гавьяаны улаан тэргүү одоо авч байлаа гэх ингээд. Хөдөлмөрийн
Энэ яхадгүй эн чинь миний гавья биш юм л да. Манай хамт олонны гавья. Тэр дундаа манай цутгуурын цехийн, тэр дундаа манай хайлах хэсгийн хамт олонны гавья юм байхгүй юу. Тэгээд үеийн ган хайлагч нар тэр дундаа Ахмад ган хайлагч нар одоо ган хайлж болоод тэрнээс хойш одоо дараагийн үеийн ган хайлагч нар бүгдэнд нь баярлалаа. Та бүгдээ эрүүлийн хийх сайхан бүгний хүсэн ирээ гэж хэлье. Энэ ташмныг ашиглаад бас боломж олж ш надад тийм ээ. Мэнчилгээ сэтгэлийг тийм сэтгэлийн юм байхгүй юу. Тийм. Гэхдээ би нэг зүйлийг танаас асуумаар л да. Одоо таад мод элдэн үйлдвэрт одоо 50 жил үйлдвэр одоо 50 жил болж байна тийм. Олон жил ажилласан байна. Эрдэнэ дотын. Энд хугацаанд ингээд таад маань ингээд ажиллахад үйлдвэрт ажиллахад бас нэг сэтгэл төрнөлтөө биш Монгол хүн. Монгол бас нэг юм төмрийн ч юм уу янз янзын үйлдвэр төр байж болохгүй мүү гэсэн бас нэг юм хүнд бодогдтал баг. Тийм байл зөндөө байлгүй яах вэ? Монгол малчны найдвартай сонголт чанар төмөр хийц. Бүх төрлийн малын гашаа, тэжээлийн онгоц, тарилгын хоолой, бэлчээрийн торон гашаа, үхрийн зогсоол бүгдийг нэг дороос. Яагаад сонгох вэ? 10 минутанд өгсөрн бат бөх зузаан төмөр ажиж тээвэрлэхэд хэлбэр. Доод талаараа хург шиг гарахгүй, хагас автомат, зис утсан агнууртай. Жилийн 4 үлрэлд ашиглана. Хот дотор хүргэлт үнгүй. Орон нутагт унаан тавьж өгнө. Худалдан авалт бүр бэлэгтэй. Чанарын баталгаа олгоно. Захиалгын утас 8855 2445 8955 2445. Хаяг баруун талд малчны дэлгүүр, зүүн талд амгалан. Чанарыг эрхэмлэгч чанар төмөр хийц. Easy House таны хамгийн зөв сонголт. Суйрлуулахад маш хэлбэр. За нэг манай сууц энд ингээд хөдөөний айл ингээд тавьсан байна. Ердөө 10-20 минутын дотор өгсөрч шууд ашиглах боломжтой. Хэмжээний өргөн сонголттой. Таны хэрэгцээнд тохируулан 3x3, 3x6, 6x6, 4 өдрлийн шийдэл, халуун хүйтэн аль зүйлрэлд ашиглах боломжтой, бат бөх хийцтэй, найдвартай бүтэцтэй. Олон зориулалтаар ашиглана. Амралтын сууц, ажлын байр, агуулга, түр байр, бизнесийн зориулалт гээд таны хэрэгцээнд бүрэн нийцэн. Яагаад Easy House гэж? Цаг хэмнэн, удаан барилга барих шаардлагагүй, зардал хэмнэн, илүү боломжийн шийдэл. Бид хөдөөрнүүдийн унаанд тавьж өгнө. Мөн очоод өгсөрч үйлчлэнэ. Таны амьдралыг илүү хялбар, илүү ухаалаг болгоно. Холбоо барих утас 8870 ТГСТ3 91 ТГТ 88 22 85 85 85 51. Иран улсын Тэйж аяга тавг ухаагч нь Монголд лабораторийн шинжилгээнд орсон Henkel Germany лицензтэй. Иран улсад үйлдвэрлэсэн сайн чанарын энэхүү аяга тавг ухаагчныг бөөний үнээр борлуулж байна. Өөх тосыг гүн задлан, бактерийн эсрэг хамгаалах үйлчилгээтэй, гарт харшилгүй, хурдан хөөсөрдөг, бага зарцуулттай. Хөдөөрнүүдийн унаанд тавьж үйлчлэн. TTM авто засвар, хятад машины мэрэгссэн үйлчилгээ, компьютер уншилгоо, хөдөлгүүр, хорооб засвар, явахд анги, тэнхилгийн үйлчилгээ, цахилгаан болон электроникийн гэмтэл уншлах, тос тосолгоо, бүх төрлийн үйлчилгээ, сэлбэг захиалга, суйрлуулалт, туршлагатай инженер, механикчид, орчин үеийн уншилгооны төхөөрөмж, шуурхай, чанартай үйлчилгээ, баталгаад засвар, бүх төрлийн хятад автомашины мэрэгжлийн засвар үйлчилгээ, утас 89 77 90. Ажлын орчинд найдвартай хамгаалалт, өдөр тутмын хэрэглээнд дээд зэргийн 5 тухыг санал болгодог Safe Toy брендийн гутал нь орчин үеийн технологи, чанартай материал, загварлаг дизайнтай хослон бүтээгдсэн. Хүнд даацын хамгаалалт, халтиргаанаас сэргийлэх ул, амьсгалдаг, удаан эдлгээтэй материал, эргономик хөнгөн хийц. Safe Toy ажилдж, амьдралдж таны найдвартай хамтрагч. B&M авто засвар, Land Cruiser, Lexus-ийн мэрэгссэн үйлчилгээ, хөдөлгүүр, кроп, анги засвар, компьютер уншилгоо, явахд ангийн засвар үйлчилгээ, тос тосолгоо, фильтр солих, цахилгаан болон электроникийн гэмтэл уншлах, сэлбэг хэрэгслийн зөвлөгөө, суйрлуулалт, чанартай засвар, аюулгүй аялал. B&M авто засвар. Уулын жамц давс, байгалийн цэвэр эрдсийн баялаг. Увс аймгийн давс цумаас олборсон байгалийн гаралтай ягаан жамц давс, зөөлөн амттай, хоол цааны амтыг сайжруулан, наатар, кальц, каль, цайр, йод зэрэг эрдэс бодис агуулсан. Өдөр тутмын хэрэглээнд эрүүл сонголт, байгалийн цэвэр эрдсийн шимийг нэг бүтээгдэхүүнээс. Шүдэн уулын жамц давс.
Амгалан бөөний худалдааны төв нь бүх төрлийн барааг бөөний үнээр нь зарж байна. Манайхаас нэг бараа авсан ч бөөний үнээр аваарай. Газан болон цахилгаан блийдэг угаалгын машин, эндүү, пэж, хөргөгч, хөлдөөгч, Монгол үндэсний хоол эдээний цар, чихрийн тав гэх мэт маш олон төрлийн барааг нэг дороос маш хэмд бөөний үнээр худалдан аваарай. Та бүхэн манайхыг өргөнөөр зорин үйлчлүүлээрэй. Манайхыг Ботаникаас цаашаа 500-аас 600 м Амгалангийн төмрийн бөөний худалдааны төвөөр зүүн эргээд цагдаагийн хотхны урд талд Амгалан бөөний худалдааны төв. Холбоо барих утас 99 84 34 19. Хөдөө орон нутгийн унаанд тавьж үйлчлэнэ. Та өөрийн өдөр тутмын хэм маягтаа Монгол өв соёлыг шингээсэн дэгжин хувцас хайж байна уу? Тэгвэл язгуур бихий танд зориуллаа. Бид уламжлал, орчин үеийн загварыг хослуулсан чанартай, онцгой хийцтэй хувцсыг сандуулгаж байна. Өдөр тутамдаа өмсгөхөд эвтэйхэн, бэлгэнд өгөхөд үнцэнтэй таны дүр төрхийг илүү дэгжин ялгаруулна. Та манай хуудасаар зочлон өөрт тохирсон загвараа сонгоорой. Хан уул дүүрэг King Tower 128, захиалга 93 13 68 88. Язгуур бихий таны өдөр тутмын дэгжин сонголт. Ер нь бол миний үеийн битгийгэл манай дээд үеийн одоо яг металлургчд бүгд санаа аюу зовдөг бас нэг том асуудал байхгүй юм чи юу гэхээр зэрэг өөрсдөө төмрийн ордтой мөртлөөсөө одоо уртлынхаа хөрш орноосоо бид нэр маш өндөр үнээр худалдаж авдаг. Тийм үү. Гэтэл хэрвээ зүгээр өөрсөндөө одоо орд нь байгаа тийм. Хотын төмөрлөгийн орд одоо юу вэ штэ? Хөдрийн орд вэ штэ? Хөдрийн орд. Одоо яг дархан бид нар дархан өнгөрөөж явгоот энэ чинь байж идэг штэ тийм ээ. Тэрнээс шууд тэр чихэр нь аваад богоонд очиад хятад руу явуулдаг. Мөн үү? Яг тийм штэ тийм ээ. Тэгээ буцаагаад бид нэр тэгээд тэгэнгүүтээ аваач хятад авч өгчөөд тэрнийг эргүүлээд бид нэр эргүүлээд бүр өгснөөсөө илүү үнээр дааш бүр илүү 50-60% илүү үнээр өөрсдөө худалдаж авдаг. Тэгэл одоо нэг ер нь төмөрлөгийн үйлдвэр чинь хамгийн гол бүтээгдэхүүн болохоор зэрэг төмөр шүү дээ. Ерөөсөө л төмөр. Одоо хар төмөр байж байна. Одоо бидний нэг яриад байдаг нэг хаягдл төмөрүүд. Одоо хятад руу маш ихээр гаргалаач нэг хэсэг. Төмөрийн одоо манай засвармахын зовоод гэдэг чинь төмөрөөрөө нэг хэсэг нэлээд дутагдчихлаа шүү дээ. Тэгээ өөртөө яг зүгээр нэг жижигхэн одоо манай Эрдэнэ тот байдаг л да хөх хаан гэдэг. Нэг жижигхэн төмөр хөдөр нөгөө одоо дарны нөгөө одоо баяжмлаасаа тэрнийг аваад өөртөө нэг хятадуудыг дуурайгаад нэг жижигхэн юу хийгээд. Одоо тийм төмөр хөдөр боловсруулах үйлдвэр бариад. Жижигхэн тэр бол маань жижигхэн шүү дээ өөр хамт. Тэгээ тэрнийг хийгээд төмөртөөгөө холиод манай Ирэмзэд одоо засвармахын зовоод дээр төмөр хайлж үдсэн бид нэр. Боломжийн болохгүй ерөөсөн байхгүй. Ерөөсө бүх юм болдог. Энийг зүгээр ингээд яг ингээд улсынхаа хэмжээнд ингээд бүр ингээд одоо манайх чинь нэг яриад байгаа шүү дээ. Юу? Одоо нөгөө ямар нэг үйлдвэр гэдэг үлээд энэ ч одоо Эрдэнэ дотыгоо төвшиглээд төмөрийн буюу одоо нөгөө хүнд үйлдвэрүүдийг төв байгуулъя гэдэг. Парк байгуулъя гэдэг. Яг тэрэндээ төвшгөл энийг бол маш дээрээс хийх хэрэгтэй байсан байхгүй юу? Уг нь бол одоо тэгэхээр зэрэг одоо ингээд манай Ирэмзэд яг ингээд төмөр хайж байгаа манай Ирэмзэд ч болохоор зэрэг ер нь бол манай Эрдэнэ үйлдвэрийнхээ битээгэл Монгол улсынхаа зарим нэгэн бүтээгдэхүүнийг яг бүрэн утгаар нь хийж идэгэн штэ. Одоо нөгөө экскаваторуудын шанганууд байж гэн, шүднүүд байж гэн. Үйлдвэрийн том нөгөө корпусууд одоо юу гэдгийг манайхаар болохоор зэрэг одоо бид нар бол аялал гэж ярьдаг л да. Тэднийг одоо хийж гин. Бүгдийг хийдэг. Оросоос одоо жишээлбэл чинь маш өндөр үнээр авдаг байсан тэр том экскаваторуудын шангийг шүднүүдийг одоо манай монголчууд өөрсдөө хийж штэ. Маш өндөр үнээр авдаг. Гэтэл манай Ирэмзээ өөрөө хийхдээ бүр нэг дахин баг гүнээр хийнгүүтээ тэр нь маш их чанартай байдаг. Тэгвэл яг энэ энийг бүгдээрээ ингээл одоо юу гэдгийг уус яагаад хэмжээнд байдаг юм уу тий? Улсынхаа хэмжээнд байдаг юм уу? Бодлогоор зохицуулаад ийм үйлдвэр ингээд барих юм бол ямар амар өндөр ашигтай байх вэ гэдэг чинь бас
бодгол асуудал байхгүй юу? Санхүү шүү дээ. Энэ хамгийн гол наадч л байхгүй юу? Санхүү гэдэг чинь дөрөв засагч тэр мөнгө чинь барьчаад байгаа учраас энэ чинь болохгүй. Энэ дээр нэг ийм байгаад байгаа байхгүй юу? Одоо ч гэдэг чинь болон суу хүчнүүдэнд бэлэн байж идэг. Одоо тэр юу чадварууд нь байна шүү дээ. Төмөр өдөр боловсруулалтаас ямар ч асуудал хаанаас хүмүүс авах шаардлага байхгүй. 100 200 нэг. Болон суу хүчнүүд бүх юм бэлэн байдаг. Бэлэн байгаад байдаг. Ерөөсөө тэрнийг барья гэсэн сэтгэлтэй нэгдүгээр хүн байхгүй байна. Хоёрдугаар зөв хүн за яг зөвхөн одоо сүүлийн үед магадгүй л дээ. Тэгтээ бол ер нь бол одоо яг миний үед чинь биш одоо 10 жилийн өмнө дэвтгүүрт гарлаа шүү дээ. Яг миний үед болохоор зэрэг яг тэрнийг ингээд хэрвээ ингээд хүн ингээд байгуулад ингээд гарчих юм бол дээрээс нь татвар тийм үү? Татвар тийм ээ? Тэгэл одоо нөгөө ингээл явна шүү дээ тий. Ингээд 3 том ийм дээрээс нь байнгын ингээд дарчдаг. Гэтэл тэр хүн чинь нэгэнтээ өөрөө хөрөнгөө ингээд зараад байгуулсан чинь ашигын төлөөл байх хэвээр. Ямар ч ашиггүй. Тэгэхээр тэр хүн хийхгүй шүү дээ. Тэгэхээр зэрэг энийг бол уг нь яг ийм хүнд үйлдвэрийн юмнуудыг болохоор зэрэг төрийн хэмжээнд бүр тусгайлан бодоод ингэж яг энэ металлургийн одоо миний үеийн одоо манай хойч үеийн залуучуудад мундаг залуучууд байдгийн шүү дээ. Гарч ирж байна. Тийм. Мундаг залуучууд байдаг. Одоо ч байгаа. Одоо миний дараагийн үеийн залуучууд та нар өөрсдөө бодлоо. Дэлхий дээр ерөнхийдөө бол яг ингээд одоо манай Оросч бай, Германч, Японч хайрдаг бүх металлыг манай яг ирэмзэд бүгдийг хайрдаг. Ирэм байна, 3 янзаар нь хайрж байна. Оо за. Стар одоо яг одоо бидний нөгөө махан төмөр гэж ярьдаг шүү дээ. 4 5 төрлөөр нь хайрж байна. Марк гангийн бид хайрж байна. Ширмийн 2 3 төрлөөр нь хайрж байна. Ийм амар потенциалтай байж хахад энийгээ түшиглээд яг тийм том үйлдвэр ингээ барьчих. Улсад яагаад байж болов? Яагаад байж болохгүй гэж. Энд чинь бас бодлого байхгүй энэ чинь. Цаанаасаа л энийг бол яг хувь хүн чадахгүй л дээ. Яг л маш хөрөнгө ордог юм чинь. Дээрээс нь нөгөө одоо нэг орц солилцууд нь манай Монголд байдаггүй гадаадаас маш өндөр үнээр авдаг. Тий. За хамгийн ахмад нь одоо та байна уу? Тий. Одоо монголчууд маань ингээ эдээ ундаа хоол цаг аялахдаа хамгийн ахмад хүндээ өгдөг. Ясаад агнаа. Тэгтээ хамгийн залуу л харагдаад байгаа юм да. Их нарийн зэрэгтэй тий хоол цаг аялахдаа хамгийн ахмад хүндээ бас ингээ аягалдаг. Шүл ямар өнөх? Би гурдын жоохон баг хийчлээ гоо шүлтэй гээд. Шүлтэй багцмаа сайхан шүү дээ. Энэ сайхан нут тий. Шингүүртэй. За. Би өнөөдөр нэг хоол юм сагдаад байсан. Та энэ тал одоо та нарт хоол хийж их юу ээж? Өдөр байж 50 юм даа шүү. Жаргал юм даа. Намайг тэнд 3 уухалахад ах бол яачгүй хураасан юм а. Та одоо энд очиж хураалаад яваад байвал. Гэхдээ би ер нь хураалдаг шүү дээ. Хүмүүс энд ойрлох юм бол урдаас нь заавал хариу өгнө шүү дээ. Одоо захиалга ирвэл яг ахаа тань манай бид нэг амраа хэмжээний хураалаад байгаа чигвэл. Хураалаа шүү дээ. Би өөрөө юу гэдэг өдөр энэ хэд маань энд байсан би өөрөө ийшээ даваа явсан. Багш энэ. Хойтлынхаа нөгөө захтаар очиод би хурааллаа шүү дээ. За. Эдэг хүрээлээд удаад авчихсан ч байна. Хураасан юм байна. За энэ манай Улаанбаатар хотын брэнд байна. Борцтой 5 цулын хоол гэж байна. Борцтой Монгол хоол гэж байна. Хүүхдийн ээжийн бантан гиндэ. Яахан ингээд аялаж явсан байна. Бас хэрэгтэй бах. UB брэнд. Ээжийн банштай багссан гол дээ. Та бүгдээ маш баярлалаа. UB брэнд. Ямар гоё юм бэ? Ярихгүй нэрч одоо. За одоо юу яаш та хоол хийх хүмүүст нь өгнө шүү дээ гардаг. Одоо дамжуулаад цаашаа явах нь шүү дээ тий. Хүмүүстээ хоол хийх хүмүүст нь өгнө шүү За. дээ. За ингээд ахыг гэр бүлд. 3 гэр бүл явж шүү дээ. За ингээд UB брэндтэй хамт олноос өгч байгаа байна. За манай Монгол үндэсний брэнд бүгдээр Монгол малын мах бүх компани аж ахуй нэгжүүдтэй бүгдээр нь баярлалаа. Маш их гоё юм хийсэн байна.
ингээд хогоошин дэвтэ шууд гардуулж байгаа. Ер нь бидлэг яваад ингээд дамжуулаад ингээд цаашаа явчихдаг юм байна шүү дээ. Тийм шүү. За. Шууд вэрлдэг. Ер нь бол ахнараас сурах юм бол их байгаа шүү. Угсаа гэр бүлийн хүндэл үгүй. Тий. За ингээд ахихаа гэр бүл дүүжээ. UB-бэр ингээд эсгийн дууралт нэвтрүүлгийнхаа эл сайхан дэмжиж хамтрааж бензин досоор тусалцааг үзүүлж орцсон очсон газрынхаа зочид төлөөлөлт бас энэ сайхан гарын бэлгийг бас өгөөрөөгээд эдний хамт олноос өгж байгаа шүү. Энэ цагаан хамт олонныхоо үйлдвэрлэлийг одоо энэ хүндэл гардуулна. За. Бүр ингэ дамжуулаад За бөөнөрөө. Эсгийн дууралт нэвтрүүлгийн хамт олон болон UB-бэр болон ивент гэсэн бүх байгууллагууданд баярлалаа. Энэ ямар гоё юм бэ? Одоо эний чинь бид нэр ийшээ явбал нөгөө авто таван бүгд дээр гарч гал эдэн шүү дээ. одоо энэ хоолыг та сайн мэдэн дээ. Хөрөн манжидаар шүүлээд шүү дээ тий. Таван цулын боцтой Монгол боо. Цул болчих бол одоо бидний ганц дуртай хоо шүү дээ угаасаа. Зөвхөн Монголд байгаа. Зөвхөн Монголд. Өөр хаач байхгүй угаасаа. Яг үнэ. За би ингээл та нар бэлгүүл та нар давхраас бэлэг өгч юм тий. Бид нэр одоо чи надад би одоо нөгөө таван гэрлийн хавд шууд ингээд бэлэг өгч штэ. За энэ нөгөө хоол игэрээ гэж. За.